Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Бид хэнтэй хамтран ажилладаг бай. Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу телевиз үзэгчдээ. Насан туршийн боловсролын үндэсний төв Star HD телевизтэй хамтран иргэдийн эрх зүйн боловсрол зориулсан цуврал теле хичээлийг та бүхэнд хүргэж байгаа. Өнөөдрийн хичээлээр сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн зохицуулалтын талаар хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалт цэцчилгааны төвийн арга зүйч багш Намдартай хамтран явуулнаа. Та бүхэн дараах видео бичлэгт анхаарлаа хандуулна. Танай барь сайхан юм аа. Өдөр их тусмал уламал гоё болоод байх юм. Харин тийм ээ, энэ хавар орцондоо засвар хийн гэсэн. Тийм үү? Саяхан засаад байсан биз дээ. Сайхан юм аа. Сөөхөн төлбөрийг адилхан авдаг зэрэгцээ барь хэрнээ манай байрны байж байгаагүй. Хилээд нэмэр алга. Саяны бичлэгт иргэд оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоотой тулгамдж буй асуудал сая гарлаа. Шудраг урсгалтын хэрэглэгчийн газар 2019 онд ирсэн өргөдөл гомдлын 36% нь сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай асуудал байсан. Өнөөдрийн хичээлээр сууц өмчлөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт эрх зүйн асуудлаар Намдар огш тайлбарлана. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал гэдэг ойлголтыг сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, дундын нийтийн зориулалтын орон сууцны дундын өмчлөлийн төрөнгийн тухай хууль болон иргэний хуулиар зохицуулахаар заасан байдаг. За энэ дундаа сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалтын орон сууцны байшингийн дундын өмчлөлийн төрөнгийн дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, за мөн өмчлөгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн төрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтын эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор бол заасан байдаг. За энэ тодорхойлолтоос үзэхэд сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалтын орон сууцнд байгуулагдахаар бол хууль заасан байна. За тэгвэл нийтийн зориулалтын орон сууц гэж юуг ойлгох вэ гэхээр 4 ба түүнээс дээш айл өрх амьдран суудаг барилгыг бол нийтийн зориулалтын орон сууц гэж бол ойлгохоор хуульд бол зааж өгсөн байна. За 4 ба түүнээс дээш оршин суугчид нэг барилгад амьдрах зориулалтаар тухайн барилгыг ашиглаад ирэхээр зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн барилгын хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу тухайн барилгад байдаг шат, за одоо үгдийн лифт, за мөн одоо үгдийн зойрын давхар, мөн одоо сантехник юм уу эсвэл цахилгааны бол яах нь вэхээр зэрэг тоног төхөөрөмжийг байрлуулдаг хэсгүүд маань бол яах нь вэхээр дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг ойлголтыг бол бүрдүүлж. Тэгэхээр энэ дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдуулаад түүнийг ашиглах, хамгаалах, эзэмших харилцаа бол үүсэж идэг. Энэ харилцааг сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулж иргэд маань бол яах нь вэхээр зэрэг энэ ажиллагааг бол явуулахаар бол хуульд бол зохицуулж өгсөн байж идэг.
Тэгэхээр сууц өмчлөгчдийн холбоог иргэд нөгөө барилгаа хэвийн байлгахын тулд буюу хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд байгаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалуулах, эзэмшүүлэх, ашиглуулах зорилготойгоор сууц өмчлөгчдийн холбоог бол байгуулждаг. За, сууц өмчлөгчдийн холбоог байгуулахдаа бүх гишүүдийн хурлаар байгуулна гэж бол сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд бол зааж өгсөн байна. За, бүх гишүүдийн хурал гэж юу ойлгоод байна вэ гэхээр тухайн орон сууцны бүх оршин суугчдын хурлыг бүх гишүүдийн хурал гэж бол ойлгож байгаа. За, энэ хурлыг зарлан явуулаад сууц өмчлөгчдийн холбоог бол байгуулдаг. За, хэрвээ сууц өмчлөгчд өөрсдөө энэ хурлаа санаачилж товлж зохион байгуулах боломжгүй юм эсвэл нөхцөл байдал бүрдэхгүй байгаа тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн харьяа засаг дарга бол санаачилж энэ хурлыг бол зарладаг. За, ингэж зарлаад хурлаараа тухайн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал хяналтын зөвлөлийг бол хурлаасаа бол томилж идэг. Тэгээд эдгээр субъектүүд маань нөгөө сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрхлэн явуулахаар бол тохирдог. За, мөн холбоог байгуулсныхаа дараа сууц өмчлөгчдийн холбоог байгуулсныхаа дараа бүх гишүүдийн буюу оршин суугчдын хурлыг бол хийхээр бол хууль заасан байдаг. Ээлжид болон ээлжид бус хурал хийхээр бол тоолсон байдаг. За, ээлжид хурал маань жилд заавал нэг удаа оршин суугчид бүх нийтийн хурлыг бол хийнэ гэж заасан байна. Ээлжид бус хурал гэдэгт маань тухайн үеийн нөхцөл байдал шаардлагатай тохиолдолд хуралдуулах, нөхцөл байдал бий болсон тохиолдолд хурлыг хуралдуулахаар бол хуульд бол зааж өгсөн байж байгаа. За, ингээд сууц өмчлөгчдийн холбоо хурлаа байгуулад, сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулад тухайн дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар явуулахаар хуульд бол зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ дундаас мэргэжлийн байгууллага гэдэг ойлголт бол бий болчихдээ. Мэргэжлийн байгууллага гэхээр зэрэг нөгөө дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдуулаад ямар байгууллага үйл ажиллагаа явуулах шаардлагатай, ямар байгууллагыг хамгаалах одоо юу гэдэг чадвартай байдгийг тэр байгууллагатай гэрээ байгуулад ажилладаг гэсэн үг. За, иргэдийн дунд нэг тийм ташаа ойлголт байдаг. Сөөх өөрөө үйл ажиллагаагаа явуулаад идэг. За, одоо юу гэдэг харуул хамгаалтын албаныхаа ажилчдыг өөрөө сонгож аваад ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг сантехникчээ сонгож аваад ч юм уу ингэж үйл ажиллагаа явуулаад идэв юм шиг иргэд бол ойлгодог. Гэтэл сөөх маань өөрөө үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулад тэр гэрээний үндсэн дээрээс тухайн мэргэжлийн байгууллагаар хийлэгдэг. Өөрөөр хэлэх юм бол харуул хамгаалтын албатай гэрээ байгуулна. За, орон сууц нийтийн аж ахуйн компанитай гэрээ байгуулна. За, мөн одоо цэвэрлэгээ үйлчилгээний одоо үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хувь хүмүүстэй юу хийн гэрээ байгуулна. Ингэж бол үйл ажиллагаа бол явуулж идэг. За, уг үйл ажиллагаа гэрээтэй холбогдуулаад төлбөр тооцооны асуудал бол яригдаж эхэлдэг. За, тухайн гэрээний төлбөр тооцоог хэн хариуцах вэ, хэн төлөх вэ гэдэг асуудал яригддаг. За, төлбөр тооцоог сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон иргэний хуульд тухайн орон сууцны нийт оршин суугчид тэнцүү хувааж төлөхөөр бол хуульд бол зааж өгсөн байж байгаа. За, тэнцүү хувааж төлнө гэдэг маань за жишээ нь гадаад талбай буюу тухайн орон сууцны ногоон байгууламжийн бүс байна. За, үүнтэй холбоотой зардал мөн дээрээс нь одоо юу гэдэг цахилгаан шатны зардал тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээний зардал эдгээрийг бүгднийг нийлүүлээд үндсэн нийт үнийн дүнг тухайн орон сууцнд 100 оршин суугч байлаа гэж бодоход 100 оршин суугчтай тэнцүү бол хувааж төлбөрийг бол тооцдог байна. За, иргэний хууль зааснаар оршин суугч өөрийн өмчлөлийн талбайн төлбөр болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардлыг бол оршин суугч төлөхөөр бол хуульд бол заасан байж байгаа. Иргэд маань ойлгохдоо зөвхөн өмчлөлийн талбай буюу өөрийн орон сууцны төлбөрийг төлнө. За, бусдаар бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөр гэдэг ойлголтын дээр харьцангуй одоо юу гэдэг татгалзах тохиолдол байдаг төлөхөөс. Гэтэл тухайн орон сууцны барилгын зориултыг хэвийн байлгахын тулд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт гэдэг бол заавал яригддаг. Тийм болохоор тэр төлбөрийг иргэд оршин суугчид заавал бол яах нөхөр зэрэг төлөх үүргийг бол хүлээж идэг. За, ингэхдээ бол иргэд бол тэнцүү хуваасны үндсэн дээрээс төлнө. За, зарим тохиолдолд сөөхүүд
төлбөрийг метр квадратад хувааж болов ногдуулах тохиолдол байдаг. Энэ ямар төлбөр ногддог вэ гэхээр тухайн орон сууцны сантехникийн буюу одоо юу гэдэг сангийн барилга байгууламж. За ЦТП гэж ярьдаг буюу цахилгааны бол яах нь вэ? Зэрэг барилга байгууламжийн дулаан болон гэрэлтэй холбоотой зардлыг оршин суугчдын метр квадратад хуваах тохиолдол байдаг. За сууц өмчлөгч нь төлбөр төлж байгаатай холбогдуулаад тодорхой хэмжээний эрхүүдийг эдлэхээр бол хууль заасан бичдэг. Уг эрхүүдээ хэрхэн яаж эдлэх вэ гэхээр зэрэг сууц өмчлөгчдийн холбооны хурлаараа дамжуулж эрхүүдийг эдлэх юм боломж бол бүрдэж идэг. Тэгэхээр сууц өмчлөгчдийн холбооны хуралдаа тогтмол суух, за мөн дээрэс нь тухайн холбооны үйл ажиллагаатай танилцахыг хүсэх юм бол хурал бол яах нь вэ? Зарлахыг шаардах, хуралдуулахыг бол шаардах эрхүүд бол эдэлж идэг. За мөн дээрээс нь сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулаад засвар үйлчилгээ хийхийг бол шаардаад өөрийн төлсөн төлбөр ямар засвар үйлчилгээнд хэрхэн яаж явсныг сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны тайлангаар дамжуулж бол танилцах бол боломжтой байдаг. За иргэд оршин суугчид одоо дундын өмчлийн одоо талбай буюу одоо энэ хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, дээрээс нь энэ цахилгаан шат подвол эдгээрт одоо төлбөр одоо өөрийн оршин суудаг амьдардаг байрнаас гадна эдгээр дундын өмчлийн эд хөрөнгөд одоо давхар төлбөр төлдөг юм байна. Энд одоо хуульд заасан тийм үн тариф байдгүй. За сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон нийтийн зорилттой орон сууцны дундын өмчлийн төрөнгийн тухай хууль болон иргэний хууль зааснаар төлбөрийг тогтоосон бол үндсэн бол тариф бол байхгүй. Харин сууц өмчлөгчд дундаа тэнцүү бол хувааж төлөхөөр бол заасан байна. За иргэд зарим тохиолдолд манай байрны сөөхийн төлбөр нэг өөр, за өөр бол яг нэг бүс нутагт оршиж байгаа орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өөр байна гэх гомдлуудыг бол гаргадаг. Гэтэл энэ маань тухайн орон сууцны барилгын онцлогтойгоо холбогдуулаад төлбөр өөр байх тохиолдол байдаг. Тэгэхээр нэгдсэн тарифаар бол энийг тогтоох бол боломжгүй учраас хуульд ч мөн энийг бол нэгдсэн тарифыг бол зааж бол зохицуулаагүй байждаг. За жишээ нь одоо юу гэдэг том зогсоолтой орон сууц байна. Эсвэл бол одоо юу гэдэг бага хэмжээний автомашины зогсоолтой орон сууц байна. Ногоон байгууламжтай орон сууц байна. Ногоон байгууламжгүй орон сууц байна. Цахилгаан шаттай орон сууц байна. Цахилгаан шатгүй орон сууц байна. Энэ одоо барилгын онцлогоос шалтгаалаад сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өөр бол тогтоогддог ийм тохиолдол бол байдаг. За мөн дээрээс нь сууц өмчлөгчдийн холбоог зарим тохиолдолд хид хідэн зэрэгэлдээ орон сууцнууд хамтарч бол холбоогоо байгуулсан тохиолдол байдаг. За хуулийн дээр ч мөн энийг бол боломжтой байхаар бол зааж өгсөн. Тэгэхээр зэрэг олон орон сууц, олон оршин суугчдад төлбөр хуваагдаад ирэхээр зэрэг харьцангуй бага ногдох тохиолдол бол байдаг. Ингэж бол зохицуулж өгсөн байдаг. Гэтэл дангаараа буюу нэг байшин дангаараа сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар төлбөр арай илүү өндөр бол яг нь тогтоогддог ч тийм үү. Ийм бодит нөхцөл байдлууд бол байдаг. Гэхдээ хуулийн зааснаар бол ямар ч тохиолдолд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг оршин суугчид тэнцүү хувааж төлөхөөр л зохицуулж өгсөн байдаг. Иргэд одоо оршин суугчид дундын өмчлийн эд хөрөнгөд одоо давхар мөнгө төлдөг юм байна тий. Эцэст нь одоо хэлэхэд бид нэр одоо иргэд оршин суугчид одоо сууц өмчлөгчдийн холбооныхоо хуралд тогтмол оролцох, дээрээс нь хуралд оролцсноор мэдээлэл тогтмол хүлээж авахаас гадна өөрсдөө давхар хяналт үнэлгээгээ хийх боломжтой юм байна. Оршин суугчид та бүхэн сууц өмчлөгчдийн холбоонд өөрийн төлж байгаа төлбөр тооцоог хянахын тулд сууц өмчлөгчдийн холбооны хуралдаа хамрагдахын таны үүрэг юм аа. Сууц өмчлөгчдийн холбооны талаар тодорхой ойлголт авсан гэдэгт найдаж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.